салбаруудаар салбараар нь авч цалин нэмэгдүүлж байгаагаас үүдээд тухайн одоо юу гэдэг нийтлэг үйлчилгээний салбарынхан ч гэсэн цалингийн асар их зөрүү гарч иж байгаа асуудал тавьж байгаа. Төрийн албаны тухай хуулиар Монголын төр өөрөө бас төрийн албагч нар бол ялгуурлан гадуурх ёсгүй гэдэг асуудлыг гаргаж ирж тавьж байгаа. Үндсэн цалингийн нэмэгдүүлж байгаа бол Монголын төр өөрөө тухайн тэр зөвхөн боловсрол эрүүл мэндийг гэхгүйгээр бусад салбаруудынхаа адилхан нэмэгдүүлэх асуудлыг гаргаж ирж тавиач. За мөн одоо энэ төрийн байгууллагуудын хувьд цомтгол болоод одоо энэ хэмнэлтийн асуудлуудыг бас байгаа онохгүй гэдэг асуудлыг гаргаж ирж тавьж байна. Тэр дундаа одоо энэ эрүүл мэндийн салбар дээр хэмнэлтийг хийж байна. 9% цомтгох гэдэг асуудлыг гаргаж ирж тавьж байна. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар үндсэндээ тухайн тэр салбарын сайд нар нь тухайн тэр одоо удирдах албан тушаалтнууд нь чиг үүргийн дүн шинжилгээг хийж аль салбар дээрээс ямар давтсан чиг үүрэг байна. Тэрийг бол одоо бид нар таннаач гэдэг юм бодлогоор хийх ёстой ажлуудыг эргээд одоо юу гэдгийг нэгдсэн байдлаар 9% хоморлон халж байгаа нь бол алдаатай бодлогын асуудууд байна. Тэгэхээр бид нар энийг бол эргэж буцаж очиод улсын их хурлаас одоо чиглэл өгч засгийн газрын тогтоол бол гаргаж ажиллах болно. За энэ дотор бас анхаарч байгаа зүйл нь бол бид нар энэ оны 1 сарын 1-ээс эхлээд төсвийн ерөнхийлөн захирагч нараас төсвийн хэмнэлтийг хийхдээ бол алдаатай бодлогуудыг гаргаж ирсэн байна. Үүнээс одоо тухайлбал зүгээр энгийн жишээ гэж аваад үзэхэд Өрөнгөн аймаг дээр хүүхд хамгааллын зардлаас 200 саяг, Арангаан аймаг дээр хүүхд хамгааллын зардлаас 180 саяг ч гэдэг юм тансан асуудууд гарч ирж байгаа. Тэгэхээр эргээгээд одоо бид нар хүнийхээ хөгжлөөсөө эргээд одоо хамгийн чухал асуудал болсон эрүүл мэнд босрлынхаа салбараас нийгэм хамгааллынхаа салбаруудаас гэж таньж байгаа хэмжээний асуудууд маань бол буруу байна. Хаврын чуулганаар өргөн барихад бэлэн болсон одоо 6 хуулийн төсөл бэлэн болсон байгаа. За эдгээр хуулиуд маань бол төрийн албаны тухай хуулинд өөрчлөлт оруулж тодорхой нь одоо ёс зүй хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой төрийн өндөр дээр албан тушаалтнуудыг тодорхой босго шалгууртай болгох энэ хуулийн төслийг бол өргөн барьж байгаа. За нөгөө талдаа одоо бэлэн болсон бас нэг хуулийн төслүүд маань одоо энэ бичил бизнесийг дэмжих тухай хууль байгаа. Эргээд одоо энэ анхан шатанд ажиллаж байгаа эдийн засгийг авч явж байгаа гол нийгмийн маань одоо эдийн засгийн гол үндсэн суурь маань бол бичил бизнесийн байдаг. Өөрөө өөртөө ажил хөдөлмөр олгож цалин ус олгож байгаа. Төрөөс ямар нэг дэмжих тусцаа байхгүй. Татварын урамшууллууд байдаггүй. Тэгэхээр энэ асуудлуудаар бол бас яг энэ хуулийн төсөл бас бэлэн болсон байна. Эдгээр асуудлууд үндсэндээ энэ удаагийн одоо улсын их хурлын даргын одоо томилтоор ажилласны хүрээнд бид бүхэнд бас гаргасан саналуудын хүрээнд одоо ингээд хуулийн төслүүдээр нь ажиллаад хуулийн төслүүд нотох хэмжээнд бэлэн болоод ингээд явж байгаа.